Өмнө химээгч нь хорвоо гэлээж, хорвоо өөрийн илээдэг жамтай. Идэвхтэй 80 насны босхийг давсан Содвын Баясгалан багш маань өөрийн амьдралын 60 жилийг соён гэгэрүүлэх их үйлсэд зориулжээ. 1952 онд 17 настайдаа Москвагийн их сургуулийн Ленин нэрмжит сурган хүмүүжүүлэх дээд сургуульд сэтгэл судлал гоо зүүн ангийн оюутан болж амжилттай төгссөн. (1956 онд ажил хөдөлмөрийн гараагаа улсын багшийн их сургуулиас эхэлж цаашлаад Монгол улсын их сургууль, соёл урлагийн их сургууль, үндэсний биеийн тамирын дээд сургууль, радио телевизийн дээд сургууль, утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Улаанбаатар Эрдэм дээд сургууль, кино урлагийн дээд сургууль. Тэр чатугай намын дээд сургуульд хүртэл соёлыг түгээж байсан гавьяан дийлдэшгүй ачтан нэрт сурган хүмүүжүүлэгч юм. Өнөөг хүртэлх нэгэн жарныг гэгэнд дагуулсан эрхэм бол багш Содвын Баясгалан билээ. Хүний тухай ярина гэдэг бол их сайхан зүйл. Тэр тусмаа мэддэг хүнийхэн тухай ярих. Гэхдээ ярьж байгаа хүний бодлын жин, хүндэтгэлийн жин, уул хүнийхээ мөн чанар үнэнтэй нийцсэн байх ёстой л гэж би хатуу баримтлах дуртай. Баясгалангаа бол бэртнээс мэддэг. Баясгалантай үе нэг онцогт амьдарч байгаа да. Баярлж явдаг хүний нэг. Улс үндэстний оршин тогтнох, хөгжих, цэцэглэх энэ бүх юмны чинь үндэс нь оюуны чадвар байдаг л да. Тийм болохоор бид энэ чухал асуудлыг шийдвэрлэх үед бол одоо Баясгалан багш шиг тийм сэтгэл зүйч нийгмийн бол одоо тэр хүсэл эрмэлзлийг нарийн мэддэг тийм судлаач хүн их хэрэгтэй байсан. Баясгалан гэдэг хүн бол багш болох гэж төрсөн. Багш болох гэж сурсан. Тэгээд амьдралаа бол багшилж энэ насыг дуусгаж байгаа юм баггүй. Үнэхээр одоо Баясгалан багшийн лекцийг сонсоогүй, Баясгалан багшийн одоо номыг уншаагүй ийм дээд боловсролтой скетэн бол Монгол улсад нэг үе бол маш цөөхөн байсан гэж хэлж болно. Баясгалан багш бол соёл урлагийн их сургууль байгуулагдахад анхны профессороор нь цад хүртэж байсан юм хүн байгаа юм. 1994 онд соёл урлагийн их сургуульд оюутан болоход поток лекцэд бүхэл ангийн хүүхдүүд ордог байсан юм. Тийм сайхан одоо хүнд өгөөжтэй лекц уншдаг байсан. Одоо Баясгалан багшийн лекц, Баясгалан багшийн одоо тэр яриа юугаараа сонирн байд юм бэ гэхлээр зэрэг бусад багш нараас юугаар ялгардыг гэхээр зэрэг тэр сэтгэлгээний онцлогтой байгаа байхгүй юу? Мэдлэгийн цар хүрээ маш өргөнтэй. Уншаагүй юм уншчихсан. Үзээгүй юм үзчихсэн. Сонсоогүй юм сонсчихсан л байдаг хүн. Энэ бол Баясгалангийн нэг онцлог. Ер нь оюутанд лекц уншихтай, хичнээн цагийн лекц уншихтай бол ганц ч удаа цаас барьж орж ирж ирснийг би үзээгүй. Баясаа багшийн лекцийг бол хонх битгийл дугаараасай л гэж бодоод л байдаг. За тэгэл багш ингээл яриад л ойртоод л явдаг. Хаалга руу ойртоод л явдаг байсан юм гэсэн. Сүүл тийшээгээ ухаандаа ингээд нэг хонх дугаараа ойртоод гэхээр. Тэгээд л сүүлчийн үгээ яг л өгүүлбэр дуусгаад л гараа хаалганы бариул дээр тавихт л хонх дуурдаг. Урлагаа мэддэг хүн сэтгэл судлал гэдгээ мэдэхгүй байна манайч. Сэтгэл судлалын мэргэжилтнүүд нь урлаг утга зохиолоо мэдэхгүй. Энийг чинь жинхэнэ нэгтгэж өгч яадаг хүн бол Баясгалан багш. Яг тэр 60 жил тасралтгүй тэр их дээд сургууль багшилж байгаа тэр хүн. Тэгээ үүндээ бол энэ хүн бол одоо багшлахгүйгээр ер нь яаж байх байсан болоо гэж бодох юм бол Содвын Баясгалан гэдэг хүн бол ер нь ой танд боохгүй байхгүй. Ийм л өргөн сар мэдлэгт хүрээтэй, мэдлэгтэй
амар юмыг том сэтгэдэг, томоор боддог ийм хүнийг л одоо багш хүн. Тэгээ баясаа бол багш хүний орой дээд. Би ер нь багшийн мэржил сонгоог бол ямар мэржил сонгол би цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болох юм шиг байна. Ягаад би хүн тайртай, хүүхдүүд тайртай, та нартай хайртай. Арай л малчин болж чадахгүй. Ягаад өөрөө морил гэх юм бэ? Зарим хүн боддгийн шиг байгаа юм. Энэ гадаад хэл мэдхлээр зэгэл орчуулга хийнэ гэж тийм үү? Англи хэлнээс ч юм уу, францаас ч юм уу, оросоос ч юм уу тийм ээ? Орчуулга бол нь эхлээ мэдчихэж орчуулдаг байхгүй. Энийний гайхамшигт жишээ бол зөндийн намдын сүрэн тийм ээ? Чойглын чимэдгөө байх шиг энэ хэдэн том цуултаа энэ зэрэгцэж явж байгаа орчуулгын одоо ноён оргил бол яахын аргагүй би содын байсгална гэж боддог. Баясгалангийн орчуулгыг би нэг гайхдаг. Контекст гэж орос үгэнд байдаг. Далд чандын утга. Баясгалан бол чандын утгыг орчуулдаг. Үг орчуулдаг орчуулагч биш. Чандын утгыг орчуулдаг орчуулагчийг л Монголын оюун санаа өгүүлж байгаа. Тэгэхээр бол тэрэнд айхтар тэнцдэг хүндээ гэж би боддог. Орчуулагчийн хувьд шүү дээ. Тэр санааг нь аваад өөрөө шүлгэлцдэг. Тэгээд гадаад хэл мэдхээс гадна орос хэлд нэвтрхээс гадна бол монгол хэлэндээ нэвтрэх. Монгол хэлэндээ нэвтрхээс гадна шүлгэлэх авьяастай байхгүй юу да. Тэр чинь ийм гурван юм нийлжиж өнөө зохиолч нь сая зохиол болж чадна. Монгол хэлний одоо тэр баялаг гэдэг юм уу, монгол хэлний тэр хэллэгийн гоо сайхан гэдэг юм уу, хүн төрх тэр чадал, үгний нюанс гэж ярьдаг болсоо тэрийг бол гайхамшигтай эзэмшсэн хүн бол Баясгалан багш аахгүй. Орос хэлнээс бол яруу найргийг орчуулахад бол өнөөдөр бол Баясгалан шиг тийм яруу сайхнаар монгол болгож цаад санаагаа алдахгүйгээр ингэж гаргаж орчуулдаг хүн бол манад өнөөдөртөө л алга байна. Николай Гумилевийн шүлгийг Баясгалан багш орчуулсан. Ээлтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшөглөж, ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон. Миний өвг дээдэс хөх Монголын нүүдэлчин, милми алдрах талын цалин цагаан дээвэртэн. Шийтэлсэн үү те? Тэгээд энийг ингээд орос дээр нь тулгаад үзэхлээр зэрэггүй саяын тэр хэлдэг тэр гой тансаг хэлдэг Монголын одоо газар нутгийн тэр зураглал энэ төрлийн байхгүй шүү дээ. Энийг бол орчуулагч өөрийнхөө уран сэтгэмж, өөрийнхөө монгол хэлний баялаг, тийм ээ, өөрийнхөө авьяас, мэдрэмж энэ бүхнээ гаргаж иж амьдруулж байгаа байхгүй. Соёл овогт профессор Содвийн Баясгалан багшийн галтай цогтой, хурц дайчин, утга төгөлдөр, уран тансаг нийтлэлүүд нэгэн үе олныг бишрүүлж, урд өмнө хальт сонссон олон түүхийн нарийн ширийн учрыг гаргаж, гужрын тунгаан өгч байсан билээ. Өргөн далайцтай, аюуны цараатай тэрээр нэрт багш нийтлэлж төдийгүй, уран илтгэгч, орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Баясгалан багшийн нийтлэлүүд бол яг оргил үе нь бол үндсэндээ 1990-ад оны үе. 90-ад оноос 2000-ад он, 90-ад оны дунд дагас хүртэл тэр үед бичиж болсон нийтлэлүүд нь бүр их одоо тийм танин мэдүүлэх, гэгэрүүлэх, соён гэгэрүүлэх ийм чанартай нийтлүүд олон байсан. За мэдээж социализмын үед бол сургууль хүмүүжүүлэх чиглэл дээр бас нийтлүүд бичдэг байсан, сэтгүүлүүд төвлөрдөг байсан. 90 оноос хойш бол одоо чөлөө төвлийн тогтолцоо бий болсонтой холбоотойгоор маш олон сонин сэтгүүлд Содвийн Баясгалан гэдэг хүний бичсэн нийтлэл, орчуулсан орчуулгууд бол гардаг басныг тэр үеийн идэвхтэй уншигчид бол сайн санаж байгаа бах. За өнөөдөр бол мэдээж тэрнээс хойш бараг 26 жил тийм ээ өнгөрчихсөн байна. Бараг 30 жил болчихлоо. Сонин идэвхтэй уншдаг тэр хэсэг, скетний хэсэг бол Баясгалан гэдэг хүн Монголын сэтгүүл зүйд ямар хан орон зай эзэлдэг вэ гэдгийг бол сайн мэднэ. Үнэхээр одоо тэр үед бас зоригтой бичдэг, бичгийн одоо найруулгын ур чадвар их сайтай, их сонин содон
баримтуудыг гаргаж тавьдаг ийм л нийтлэлч байсан. Тэгэхээр тэр үеийн чөлөөт хэвлэлд гарч ирсэн нийтлүүд бол Содвын Баясгалан гэдэг хүнийг хинбэ гэдгийг бас тодсон харуулж чадна гэж хэлмээр байна. Ардчиллагч сэтгэлгээ их сайтай. Энэ бол болохгүй байна. Ардчилалд орох ёстой юм хүн эрхчлөөт үгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой юм. Энэ бол хүнд болдсон одоо нэг л амьдралд байгаа нэг том чухал эрхчлөө үзүүлэлт юм уу эртнээс ойлгосон хүн учраас ардчилалд бол бас их төрүүлж оролцсон хүмүүсийн нэг нь бас энэ Баясгалан байгаа шүү дээ. Зарим социализм үед бол заримдаа бол бас хүмүүст таалагдахгүй эсвэл одоо цаг үеийн одоо шалгуурт нийцэхгүй юм байсан тийм тохиолдол бас байдیں۔ Тийм учраас бол зарим талаар бол шөмжилжил байдаг үе байсан Баясгалан багш. Тэглээ гэд Баясгалан багш бол дарагдаагүй. Тийм ч учраас бол Монгол улсын соёлын авьяа зүтгэлтэн гэдэг одоо гагуу сайхан алдрыг бол төр засаг хүртээсэн гэж ингэж бодд юм да. Би хэв надад сая төгрөг авиш. Би Содвын Баясгаланг бүх ажлаас нь чөлөөлөөд Анна Ахматовагийн шүлгийн төгрөгийг баяр ус болгож яваад орчуулгуулна. Тэгээд ном болгож гаргана гэж. Энэ нь би өмнө л хэлсэн байхгүй. Баясгаланд орчуулсан номон дээр бичсэн миний хэдхэн оршуулга байдгийг. Тэгээ нэг дэлхийн соёлыг тайсан дээлтэй монголжинчин дэлгэрэх утгыг төнхөж дээжлэж барьсан сүнчин Зугаар Монголын хон төлөө цуссан уцалсан эрх хүн цуутай дээдсийн хэти сахиж яваа үрхөө Чинүү хаант Баясгалан чамдан Чингисийн Монгол хайртай Баясгалан бол ерөөсөн номон дотор өссөн номон дунд үргэх номтой дуусах ийм л хүн гэж би боддог юм л да. Би бол соён гэгэрүүлэгчээс нь гадна багшаас нь гадна Монголын том элит гэж боддог. Баясгалан багш бол гайхалтай өвөрмөц сонин хүн. Бүр байгалаас нь өөртөө заяасан тэр нэг унган шог зан. Ямар ч хүнтэй ярьж чаддаг. Ямар ч хүнийг инээлгэж чаддаг. Ямар ч хүнд ухаан харилж чаддаг. Заримдаа марзагнахтаа марзагнан тийм ээ. Тэгээд тэр марзагнж байгаа өвгөн дотор чинь айхтэр тийм одоо бодвоштай, ухууштай тийм шигтгэнүүд байж байгаа байхгүй юу Баясгалан багш. Ханаас нь ч юу ч юмсан би мэднэ гэж ингэж аргасан ийм байдал бол хэзээ ч гаргадаггүй. Дандаа өнөөдөр дөнгөж сургалт өгсөд анхны лекц уншиж байгаа юм шиг ингэж их тийм сэтгэл тогтолж бэлтгэж ордог. Энэ чанар нь бол надад жинхэнэ ясны сурам хүмүүжлэгчгүй юм даа гэж бахарх юм сэтгэлийг төрүүлдэг. Ер нь бол энэ хүн чинь 60 жил багшлахад манай Монголын ер нь сэхэтнүүдийн бүхэл 60 буюу 190-нд гэгэрүүлэх замд хүргэсэн. Энэ их оронд хүн бол заяах гэдэг бол чаддаг өхнээ өхийг л хэлж байгаа юм. Тэгэхээр бол энийг өгч чадсан хүн гэж Монголын нэр цэн гэгэрүүлэгч. Маш цайлган сэтгэлтэй, задгай их ухаантай. Би хүн шиг хүндээ л гэж боддог. Багшаар бид амьдралынхаа аян замын жолоогоо татуулж, хадуурвал зэмлүүлж, хаяа бас магтуулж явсан нь шав бидний хувьд ямар их аз зов завшаан бэ. Баясгалан багш ардын олон хүүхдийн оюунд нь эрдэм, сэтгэлд нь сайн сайхан, биед нь соёлыг шингээж, өнөөгийн Монгол улсын нийгмийн хөгжлийн цомирлог цэцгийг тарьсан алдар гавьяатан яахын аргагүй өнөөсөө би мөрөдөө дандаа өнөөч Монголын багшийн 5% нь миний сайн биш үү дээ.